монголчууд эдгээр цагаас ихэнх үндэсний өв уламжлалд баяр наадмыг тэмдэгч хойч үедээ өвлүүлэн үлдээсэн ариун их туршлагатай ард түмэн уламжлалтын ирсэн энэ баяр наадмаа үндэсний спорт тоглоом наадмаа болон шинээр хөгжүүлэн Монгол хүний ёс суртахуун гол зүйн зан үйлийг энэ олон сайхан өв уламжлалыг шингээсэн хурд хүч хараа хүч чармаас эвдүү оюун ухаан сэтгэн болох чадварыг хөгжүүлж бие дэвтгийн боловсрол саяныг хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Монголын үндэсний спортын өв уламжлалаа хүүхд наснаас нь танин мэдүүлж ардын ёс заншлаа суралцуулан үндэсний бүхий барилдаа сорын харваа урдын өртийн урдааны татааллыг өргөжүүл үндэсний спортоор танин мэдээ баяжуулж баяжуулахад Монгол хүүхдүүд сурч хүмүүжих зорилго болгож ирээд сургуулиуд нэг өв уламжлалаа хичээл Монгол ёс суртахууны хичээлээр өргөжлүүлэн суралцж байна. Монгол бүхий барилдааны үндэсний спортын нэг төрөл Монгол бүхэн дөрвөн талмалтай голдох шууд ээдэн ханшаалтаа хотод өмсдөг бүхий засварын Монгол үндэсний хотын үнсэн засварын улсын таньж мангай засвар, улсын мангай засвар, улсын хатаг засвар, улсын засвар, улсын дэд засвар, аймгийн засвар, аймгийн хатаг засвар, аймгийн дэд засвар, сумын засвар, сумын дэд засвар гэсэн зэрэг хэлтэй байдаг. Бүхий барилдааны 9 даваатай 9 даваанд өдөр түрүү үлдсэн 2 бүхий барилдаа болж түрүүсэн бүхэн аврах бөхөөр шалгарна. За 9 даваа бүхий барилдаа нэмэгдэх үндэсний бүхий барилдааны баяр хөөртэйгээр үзэж Монгол өв уламжлалаараа багтдаг ард түмэн Монголын үндэсний баяр наадмын нэг төрөл хурдан барины уралдаан багтдаг уралдаанд оролцох мордыг уяачд уяатад сайхан харуулсан уралдуулдаг Марны уралдаанд даах шүтсэн хязгаарлан соёолын алах гэсэн 6 насны морд түрүүсэн мөрөө айлтсан мордыг морд цоглож цомгодог Монголын үндэсний баяр наадмын нэг төрөл сурын хараа багтдаг сурын хараач мөн сум исаа за хараач маань одоо ур ухаанаа уралдуулаад онц нэргүй хараа хийж Монголын баяр наадмын эцэг олон түмэн баярлуулдаг уламжлалтай. За сурын харууны бас нэг төрөл багтдаг нь бай хан сур засаа сургууль байдаг.